багийн хүчийг тэнцүүлж байгаа хэрэг болох болов уу гэж бодож байна. Үлэмж Нарангоо эрдэнэ авсрээд Нарангоо хатгсан ч Pirates хүмгийг авч байна. Эхний давталгааг үүсгэнэ. Хадгалж хожлоо. Ахаад авч чадахгүй юу гэдэг сонирхолтой байна. Винжермаа 3 шидсэн шидэлт нь ойж байгаад орж байна. Өнөөдрийн тоглолтын эхний оноо Royal Pirates тоглолт нь гарааны бүрэлдэхүүнээс эхлүүлж байна. Мэдээж Jefferson бэлтгэмжтэй холбоотой будагтаад багаас 2 оноог шүрэн цэцэг авч байна. За 3 явах газаргүй болсон. Булбул шиддэг цэгээсээ шидсэн 3 оноог авч байна. 6-2 Pirates-ийн эхлэл гоё байна. Хувьд инх туулын хоолын шидэлт оновчгүй өөрөө 2 дахь боломжийг үүсгэсэн энэ удаад тоглохоо оновчтой болгож байна. Зохион байгуулж байна. Ахаад өөртөө дамжуулт өгсөн цаашаа задлаа. Blanks тавталгаан 5 секунд үсрээ шийдсэн шилдэн оновчтой. Royal Pirates-ийн бөмбөгний шойрхон хамгаалтууд хийгээд байгаа. Нарангоо давуу байдлыг үүсгэх боломжтой. Тэрийг ашигласан шүрэн цэцгийн 2 оноо. Өнгөрсөн зуны туршид Blanks дундаас үсрээ шийдсэн. Давталгаа нь харин өнөөдөр эхлэл хэсэгт бол хөөл хэмгүй сайн тоглолтод орж хоорондоо тулгарч байна. За арай илүү үр дүнтэй байсан гэх юм бол тэгвэл өчигдрийн тоглолтын дээр 22-10 саний шиг энэ дундын зан шидэлтүүд оновчтой болгох маш том давуу талыг үүсгэн. Blanks зогсоогдчихгүй байсан харагдаж байгаа. Нарангоо шидэлттэй байгаа. Холын шидэлт нь унж байна. За нөгөө л нэг 3-аар багийнхаа нэр өөрчилсөн. Нарангоо 2 дараалаад шидэлтээ унгаж байна. Онооны тэргүүллийг өөрсдөө толрын нөгөө талаас та Pirates тий Royal их сургуулийн ирээ гэж яваад байгаа харагдаад байгаа. Royal Pirates. Өнгөрсөн өдрөл Royal Pirates Солонгогийн хамсаар бодталцаад тэр нэг Final Four дээр гарч ирээд бага Нарангоо эргээ явсан. Яг эргэж байгаа тал руу давхар хамгаалт үлэмж маш гоё мэдрээд ирлээ. Харин энэ удаад номын эрдэнэ шидэлтээ оновчтой. Шидгээс өмнө булаагаад довтлогоо эхлүүлсэн Blanks 2 алгасан. Соолгоо цацал гайхамшигтай. Нарангоогийн доорсээ бол хаанаас ч гараад. За яа. Номын эрдэнэс аслаа аваад ийсэн зайгаа ашиглаад 3-аа шидэд самбардаад шидэлтээ оновчтой болгоод буцаад хөр дээр тоог хийсэн. Нарангоо цаг ялталгүй дамжуултыг өгсөн. Инх туул гараад ирсэн. Төвлөрөө 2 оноо. Дараас нь 5 онооны дараа алтуу дээр нь гарснаа Pirates. Бүгд алдталт 16. Нэгдөө дахиад 2 оноо авлаа. Энэ алтаа онооны тоглоод байна гэдэг байсан бол энэ удирлаас сэлгээний бүрэлдэхүүн гэсэн байна. Сайн тоглолттой байгаа. Заяа энэ тоглолтод хийх салгаж чадсан. Blanks бөмбөг тасалчлаа. Бүр тэнцвүүлэх боломжтой. Довтлогоо нь оновчтой болсон. Тооны ярьцаа. Blanks дээрээ явсан. Алдаа салглаа. Довтлогоо нь оновчтой оллоо. Яаж төгсөгч өвдөө. За сая алдаа гаргаж зогсоох байсан бол эртэл зогсоох хэрэгтэй байлаа. Нарангоо алдаж байна. DJ Blanks. Дундаас шил томчтой. Тэр дараа 4 онооны игэл болсон. Алдалгүй өөрсдөө 7 оноо авсан. Ануулжин буцаа дамжуулт гоё үлэмж 2 оноо. 9-тэй гэсэн ихлэл завсарлага ирсэн байна да. Онцгой нэгэн тоглолт болж байна гэж хэлж болох. Инхтууд дундаас өөртөө зай гаргаа 2 оноо авлаа. 2 дугаар авсан ихний оноо багийнхан. Бүгд алдсан Нарангоо. Ануулжин хурдтай да. Довтлогоо оновчтой алдаатай төгсгөл байхад чиглэлхэн байлаа. Зигцэл орж ирлээ дээ. Заяа бүгд алдсан. Blanks суул 2 оноо. Энэ алтаа тэнлээ алдлаа. Довтлооны секундыг бүрэн ашиглаж тойрж байгаа энэ DJ Blanks-ийн дамжуулалтаар Pirates ээж 2 оноо. Тэнгэр залаа гараад ирлээ. Булбул ямар гоё мэдэрдэг юм бэ. 2 оноо авсан. 15 онооны зүрх. Ганцуул хизүү айл руу яваад довтлогоо нь оновчтой. Жишээр голоор зүчээж ирсэн заяад өгсөн. Заяагийн дамжуулалт шүрэн цэцэг. Шүрэн Жавчин дээр хонгор зуул хүнд байдлаас довтлогоо оновчтой болгосон. DJ Blanks Жавчин дээрээс хонгор зуулын холын шидэлт оновчтой болсон. Энэ Нарангоогийн багийн онооны лидер үлэмж Үлэмжийн оноо шидэлт бэлтгэлтэй байлаа. Таслагдах төгсөн хонгор зуул Солонго 2 дахь боломжийг үүсгэсэн. Нөгөө талд нь жавцсан дулам заастаа цагны 3 талд нь гарч алдалт бүх зүйлийг шийдэж байна да. Blanks 2 оноо. Завсарлуу захиалгаас аргагүй болсон үзэгчтэй. Заяа нургаар нэлээд удаан шахлаа. Гэхдээ довтлогоогоо төгсгөж чадсан. Ийхэд хүлээцтэй. Инхтууд өөрөө
яа хараа шүрэгцээ хоёр талж байгаа. Лахлооны бүх үзүүлэлтэн дээр Pirates илүү байна да. Амунаа тоглоом орсон. Нэмэдний шидэлтийг үүсгэнэ. Их туул Нарангоо нэг догсон 2 хамгаалалттай ойрхон баруун талтаа гоё эргээд сая талбай ажилланаас хомид тасалж болж байна. Удаага сонсогдож байна. Минжирмагийн хоолой шидэлтийн тоглолтод 2 Удирдлагын 5 дахь хожлоо байгуулж байна. 5 хожил 4 хожил буюу төсөлтийн 2 дугаар Wings дараагийн тоглолтуудаас энэ хожигдох ирэхгүй тоглолтууд гэсэн гэж хэлж байна. Бид Dark United тэдний өрсөлдөгчд нь төсөлтийн 7 дугаар чигдэж буй Сэлэн Боднс байгаа. Минжирмагийн дамжуулалтыг шаардсан бол өнөөдөр онцлог байна да. Шууд дамжуулалтын голыг тэтгэж байгаа юм гэдэг байж байна. Langston-аас за 31 оноо оллоо. Дамжлаа хурдан тоглоход урдныг тоглож гарсан. Бол 2 оноо 77-44 30-т тоглолтын хэв зэнэгэнтэй шийдэгдэж байна. Бидний 12 сарын 1 буюу шинэ сарын эхний шууд дамжуулалт өнөөдрийн эхний тоглолт Бина халтаад Pirates багийн хооронд боллоо. Pirates 33 оны зэрэгтэйгээр хитгэл төгссөн тоглолтод хожил байгуулж хүснэгтийн 2 дугаар байрлалд ивч байна. Тэдэнд баяр хүргэе.